Баярын дуу. Бат хамгаалагч ертөнцийн эзнээ хоолой мэдэн магтцгаая. Яахвын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзнийг баярын дуугаар магтан дуулцгаая. Ая дуугаа өргөн барьж, хэц хөгжмөө дуурхан, ятах хөгжмөөр аялгуулан толцгоё. Сар шинээр 15-ны сартаа өдрөөр баяр ёслолын тэмдэглэлт өдрүүдээр бүрээ татан хүлээцгээе. Учир нь гэвэл энэ нь түүний Израиль улсад тогтоож өгсөн хууль болоо. Яахвын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзний гаргасан шийдвэр болоо. Египет нутагт гайхамшиг авчирч байхдаа Израилийн ард түмэнд үнийг тэр зарлиг болгон хэлж өгсөн юм. Үл таних нэгэн дуу хоолойг би сонсож байна. Тэр хэлэхдээ мөрөн дээрээс чинь би хүнд ачааг чинь буулгасан. Гараас чинь би хүнд саврыг чинь аварсан. Зовлон дуунах үедээ намайг дуутахад чинь би та нарыг чөлөөлж өгсөн. Тэнгэрийн дуу нэжигнэн гарч буй тэрхүү нууцлаг газраасаа би үгээ хэлэн хариугаа өгсөн. Тэгээд би та нарыг Мерибах хэмээх газарт уршин сорж үтсэн. Ард түмэн минь сануулга өгөх үед минь одоо намайг анхааран сонсогдсон. Израильчууд минь үгийг минь та нар сонсдог болоосаа. Та нарын дунд харийн бурхан шүтэм байж болохгүй шүү. Харийн бурханы өмнө та нар мөргөн цөгдөж болохгүй шүү. Би бол та нарыг Египет нутгаас чөлөөлөн гаргасан мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь билээ. Амаа сайн ангаавал чинь би идэх хоолыг чинь авчирч өгнө. Ангаахаагаа хооллох их шуу мэд тижээн гэв. Гэтэл миний ард түмэн миний үгийг сонссонгүй. Израильчуудад би огт хэрэггүй байсан. Тийхүүд би тэднийг зөрүүд гажууд зүрх сэтгэлийг нь дагуулan зөнд нь орхисон болоо. Өөрсдийнх нь хүслийг дагуулan бүр мөсөн олсон болоо. Миний ард түмэн миний үгийг сонсдогч болоосаа. Израиль улс миний замаар явдагч болоосаа. Тэгвэл би өстнүүднийг нь өтөр түргэн тэдний иргэшээлд өгөөд атаатнуудтай нь өөрийнхөө хүчээр тэмцгсэн. Мөнхийн эзнийг үзен ядсан бүхэн өмнө нь ирээд жичрэн сүгдэнэ. Мөнхийн шийтгэл гэж юу болохыг тэд үзэх болно. Тийхүү би та нарыг дээд зэргийн улаан буута хадны завсарт ирсэн зүгийн үүр захиагнаас урсах зэрлэг балаар хооллон ханад сацталч нь тижээн тэтгэх болно. ертөнцийн эзэн бол бүхнийг захирагч. ертөнцийн эзэн өөрийнхөө оршин буу газарт ер бусын элч нараа хуралдуулан зөвлөлтөөд тэдний дунд шүүх хурлаа явуулахдаа хэр удаан ийхүү та нар шудраг бусаар шүүн хилцэж хорон муу хүмүүст тал тохоо татах вэ? Ядууд орой өнчин өрөөсөн нэгэнд нь шудраг хэсийг харуулan дарлалд орж гачигдалд унсан хүмүүсийн эрхийг хамгаалагтун хүч мөхссөн гачигдаж зовсон хүмүүсийг авран чөлөөлөгтөн хорон муу хүмүүсийн гараас тэднийг салгахтун гэж хэлв. Тэдэнд мэд хэмж шалга, ойлгох юм чалга. Түнэр харанхуйд тэд явж байна. Хүн төрлөختний дагаж мөрдөх шудраг ёс гэж алга болжээ. Энэ үгийг би та нарт хандан хэлж байна. Та нар ертөнцийн эзнээс гаралтай. Бүгдээрээ та нар бүхний дээд түүний үр сад болоо. Гэвч та нар эгэл жирийн хүмүүс мэд үхэн хаад ноёдын адил эцэс болно гэв. ертөнцийн эзэн минь хүн төрлөختний бүгдийг нь шүүгэж учир нь гэвэл улс үндэстэн бүхэн таних болоо.